Бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан нэг хэдэн өдрийн өмнө шөнө унтахаас өмнө нэг бодолд ороод болтгоо. Тэгэхээр нь мартахаас өмнө ерөнгөөс дэвтэр дээрээ хэмнэлээд үлдээчээ. Тэгээс ирэхээрээ завтаагаараа блог дээрээ нийтлэл болоод оруулчих гэж хэлсэн. Тэгээ бичиж явах үеэр бас нэг юм бодсон. Ер нь яг бас нэг иймэрхүү төрлийн контентийг бас өөрийнхөө мэдрэмжийг оролцуулаад бичлэг болоод үлдээчихвэл зүгээр юм болоо. Тэгээ цааш бас зарим бичсэн юмудаа ингээд бичлэг болгоод үлдээчихвэл тухайн үеийнх нь нөгөө эмоц, тухайн үеийнх нь бодол санаа илүү их хүмүүст хүрэх юм шүү гэж бодсон. Тэгээд бас нэг анзаардаг юм. Яг ер нь одоо би хувьдаа аливаа юмыг бичгийн хэлбэрээр уншиж ойлгох надад аюу төхөн байдаг. Ягаад тэгэхээр би илүү хурдтай уншиж ойлгох боломжтой. Тэгээ зарим сэдвүүдийг ингээд эргэж тойруулах, зарим хэсэгтээ магадгүй удаан ойлгохгүй хүн сэдвүүдийг болол дахин унших байдлаар ингээд одоо мэдлэгээ арилжуулах бичих нь аюу зүгээр байдаг. Гэхдээ бидний одоо энэ нөгөө амьдарч байгаа нийгэм, тэгээ бидний одоо өдөр тутмаа хийж байгаа ажлаас хамаарат тэр болгон бид нар бас ингээд уншаад хүн үнзийг юм ойлгоод чад боломж муутай байдаг. Тийм тэгээд хоолоо хийж яах, бусад машин барьж яах гэдэг юм а тэр үе дээр юм бичлэг хэлбэрээр аудио хэлбэрээр хүрэх нь их зүгээр байдаг санагддаг. Тэгэхээр нэг иймэрхүү форматаар туршиж үзье гэж бодсон. Тэгээ миний өнөөдөр сүүл бичсэн сэдэв маань болохоор national identity буюу одоо улс орны одоо онцгой одоо өөрсдийн гэсэн онцгой одоо identity гэхээр яг монгол хэлээр бол одоо нэг юм онцгой нэг зүйл ч гэдэг юм уу гэж орчуулад байгаа. Уг нь бол одоо мөн чанар те илүү онцгой нэг болгож байгаа шинж тэмдэгнэ гэж орчуулдаг баг. Тэгэхээр ер нь яг монголчууд бид ингээ нэг нэгээ уянгаллаа гэж яриад идэг. Тэгээ би болохоор үгүй ер нь монголчууд бид нар чинь уянгалаг арт түмэн юм биш үү. Тэгээ энэ нь одоо монголчуудын маань national identity юм биш үү гэсэн бодол төрсөн. Тэгээ энэ маань анх нь 2011 онд би нэг хятад сурч ирчээд хятад жуулчдад орчуулагч хийж таарсан. Тэгээ групп аялал байсан 16 7 хүн ингээ сквадрын талбай дээр тойроо зогсоочоод ингээд нар зүү сквадрын талбай иргэн тойрондох ингээ барилгуудаа танилцуулж исэн. За энэ ингээд соёлын төвөргөө маань дөрөж гэрдмийн театр энэ болохоор хуучин нар дом гэдэг одоо наруудны дом гэдэг юм одоо Орос иргэдийн тэгээд ийм одоо худалдаа 8 болоод тэгээд цаашлаад одоо юу гэх юм одоо кино мөн үзүүлэлгээ хийдэг байсан юм байж байгаа. Сүүлд нь ингээд Ленин клуб гэж болж өөрчлөгдсөн. За тэнд болохоор одоо манай драмын театр байна. Энд болохоор одоо хуучин элдв өчрийн кино театр гэж байж байгаа. Одоо бол ингээд хөрөнгөний биржээр болж ажиллаж байгаа юм байрлал. За тэгээд дээр үед бол нөгөө голом банк агаагүй. Тэгээд голом банк ч өөрөө бас нэлээд одоо өрнөсөг бас тэр орчинтойгоо нэлээд нийцэн загвар дизайнтай. Тэгээд одоо үйлдвэрчний эвлэл. Тэгээ үйлдвэрчний эвлэл дээр бас яг нэг сонирхолтой юм өмнө дуулж ирсэн. Үйлдвэрчний эвлэлийн дөрөв хартныхаа нөгөө зохиолчдын эвлэл байдаг. Тэгээд тэнд ингээд зохиолчд бас их орж гардаг их гоё тийм орчин бүрдсэн газар байсан гэж дуусан. Тэгээд тэр талаараа яриад тэгээ энд нь одоо манай үсний түүхийн музей байгаа юм. Тэгээ ингээд цаашлаад одоо байгалийн түүхийн музей ч гэдэг юм. Ингээд нэг юм тойруулаад тэр болгоных нь ингээд бас жижиг түүхүүдийн яриад ингээд танилцуулж явах жуулчдаас маань нэг ирсэн юм. Биш та чи ямар соёлоод идэлсэн арт юм бэ? Ингээд төрийнхөө ордныг тойруулаад ингээд урлаг соёлын томоохон байгууллагуудаа бүгдийг ингээд жагсаагаад бичсэн. Одоо Монголд бол мэдээж айгүй өөр төсөөлт ирж байгаа шүү дээ. Эхний өдөр болохоор мэдээж яхад хөтөлбөр энтрээ бас танилцуулаад ингээд явах нь зөв. Гэхдээ нөгөө ер нь бол ингээд хөдөө орон нутгаар одоо байгаль үзэх гэж тийм амар тайван хөдөө сайхан цал тал хээр нутаг үзэх гэж ирсэн хүмүүсд ингээд ирсэн чи амар нөгөө италичууд ч өөрсдөө амар өндөр соёлтой арт хүн билээ. Тэрнтэй ингээд одоо ойролцоо хэмжээний ингээд түүх соёлоос гадна ингээд урлаг соёлын байгууламжууд ингээд танилцуулгууд айгуу гайхажсэн. Тэгээд зарим ингээд бүр үйлдвэрчний эвлэлийн барилгын тэр дөрөв давхартын зохиолчдын эвлэлээд ингээд дуулаад бүр ингээд өстой олон орноор ингээд явж байхад ийм хүм тэр болгон харж байгаагүй айгуу гой санагдлаа гэж хэлжсэн. Тэгээд тухайн үедээ бол нэрээ манай ус ч бас ингээд
урлаг соёлынхаа байгууламжууд ингээд төвдөө шийдэгдсэн бас их гоё юм аа. Мэдээж олон орн бас ингээд гадны дотны улсуудад бол төвдөл байгаа гой барилгууд бас үнэс чухал барилгууд байдаг. Гэхдээ тэр болгон бас яг ингээд төвдөө яг төв талбай хажууд тэр бүгдөрөнгийн ч гэсэн ингээд хийцэн байдгүй юм байл л та. Тэгээд тэр нэг онцлог санагдчихсэн. Тэгээд сүүлд 2016 онд Минд оёог яруу найрагч Минд оёо гэдэг найрагч байдаг. Минд оёог Италид яг урлагийн арга хэмжээнд оролцохоор ирэхтэн бид Женова гэдэг одоо Оросоор бол Генуя, Монголоор Генуя гэдэг юм лээ. Хотод консул Антуи гихчийнхаа тусламжтайгаар бас нэг хүлээж авч одоо монголчуудаараа хүлээж авч тэр хүний яриаг нь сонсч бас танаад яруу найраг те ном зохиолуудыг нь бас мэдж авч ийсэн. Тэгээд тэгж яцаар бас нэг онцлж ярьсан юм нь болохоор Испани хэлний дараагаар монгол хэл дээр уран зохиол яруу найраг ингээд одоо бичих тэг уншихад ингээд айгу уран сайхан байдаг. Тэгээд бүр ингээд Испани хэлний дараагаар бүр хоёрт орох үст тийм дотооддоо ч юм уу те нэг тэмцээн уралдаанд оролцож хат ингээд шалгарч ийсэн гэж танилцуулж ийсэн надад айгу ингээд тотох үлдсэн. Одоо Минд оёо ч юм бол одоо Чингисийн одонд яруу найраг одоо зохиолын айгу олон бүртгэлүүд хийсэн. Тухайд бас нэг шинээр гаргасан номнуудынхаа дээдсээс ингээд авчирч ийсэн. Эндээс ингээд номнуудын сүүлд нас уншиж байхад айгу гоё ингээд одоо тийм сүүлд гаргасан номнууд нь бол төлхөө нэлээд нөгөө sci-fi талтай номнууд байсан. Тэгсэн хэрнээ ингээд одоо Монголын соёл уламжлалтай айгу улсын хэрнээ одоо хорвоо ертөнцийн сайн сайхныг ингэж харуулсан их гоё номнууд байсан. Тийм хүн ингэж ямаас тийм одоо Монгол хэлнийхээ уран сайхан тийм байдлыг ингэ сонсоод бол айгу онцгой санагдчихсэн. Тэгээ одоо бид нар чинь нөгөө ингээд аялал жуулчлал дээр бол сүүлд нэг Mongolia гэдэг go гэдгийг онцлсан юм слоган ашиглаад байгаа. Тэр айгу надад ингээд сэтгэлд айгу надад таалагдж байгаа. Тэгээ ер нь бас зүгээр одоо юу гэдэг аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудыг ингээ хараад тах өөрсдийнхөө онцлог тал тэгээ national identity-г илүү ингээ гаргасан. Зарим нь бүр тэрийгээ бүр ингээ тэ одоо laid back байгаа сэргээрэн амьдралыг таашааж амьдралаас ингээ кайф авч гэх байдлаар ингээ сурчлаад тэгээд тэр нь бүр ингээ брэнд болсон. Тэгээ зарим одоо Италид бол шинж олчд очиод нэг яаж сандарч гүөхээс илүү бас нэг тийм нуур далайн эрэг дээр одоо коктейшн ингээ магадгүй ингээ яахтан дээр ингээ наран одоо цэнгэр тэнгисийн эрэг дээр ингээ гоё байх гэр бүлээрээ байхыг ингээ илүү таашааж тэгээ магадгүй зүгээр ингээ жижиг өдөр тутмын одоо кофе, бриош гэх юм ингээ зүйлийг хүртэл ингээ таашаах, хоолыг хүртэл ингээ таашаах тийм байдлыг ингэж бус ингээ оруулж байгаа шүү дээ. Тэнгүүд биднэрт болоод бас тийм бас тийм боломж байгаа юм шүү гэж санагдсан. Тэгээд энэ дээр бол зүгээр энгийн жишээгээр бол YouTube дээр ингээд тал нутгийн зураг бичлэг нэг оруулаад энэ дээрээ ингээд гоё уртын дуу тавиад тохиромжтой ингээд description-тэй тайлбарыг нь бичээд ингээд зөв цаг үед нь зөв профайлаасаа пэйжээс ингээд оруулах юм бол ингээд хангалттай их хандлтаа аваад ингээд хүмүүсийн ингээд сайхан комментүүд бичээд тэ ингээд цааш нь шеэр хийх байдал ингээд олон хүнд хүрч болж байна. Тэгэхээр нэг үгээр бол бидний бас нэг юм өөрсдийн онцлог шинжийг бас бид нэр хэрвээ ингээд анхаарал явах юм бол айгу зах зээл дээр илүү хүлийн зөвшөөрөгдөх юм биш үү гэж анзаарчихсан. Тэгээ ер нь яг нэг тийм хуучны сонсогч юм магадгүй. Тэгээ бид нэг хэсэгч нэг юм германчуудыг л айгу их ингээд мандгаар нэг хүл гайхдаг байлаа шүү дээ. Бид нар ч одоо нэг юм герман шиг цаг барьдаг болох гэж нэг хэсэг бас ингээд нийтлүүч их гардаг гэсэн тийм маань тэрийн гайх юм магтаж ярьдаг гэсэн. Тэгээд герман шиг одоо гэдэг гээд болох гээд оролдох юм бол бид нар магадгүй одоо амжилт олохгүй тэгээд тэр шиг болох угаасаа баг боломжгүй байх яа. Тэгэхээр ингээд өссөн орчин нөхцөл тэгээ одоо нийгэм соёлын нөлөөлөл гэж аюул том зүйлүүд байгаа.
Тэгэхээр заавалжгүй одоо хин нэгний хоёр дахь хувилбар хин нэгний ингээд өөрөөж тэр зүйлийг ингэж одоо өөртөө шингээж одоо нийгэмдээ ингэж тэрийг нэвтрүүлэх гэж оролдохоос илүү мэдээж одоо юу гэдгийг чухал хэрэгтэй зүйлүүдийг хийлгэх яах вэ? Бизнес явуулах яах вэ? Санхүү мөнгө тооцоо хийх яах вэ? Гэхдээ одоо бас нэг зүгээр анзаарч байгаа юм болохоор одоо соёл урлагийнхаа онцлогуудыг нэг тийм хасахын оронд багч гисэн ингэ таниулах тий. Нөгөө төвөр одоо урлаг соёлын одоо ийм гоё хөрс бий болцсон. Одоо Монголын бий болгоод байгаа одоо тийм болорцсон наадам тэг өөр бусад ийм одоо үгүй нэг сонирхолтой юм нэг хөдөө орон нутгаар ингээд жуулчтай ингээд явж явах зур айгуу сонирхолтой ингээд малчны хотод очсон байна уу хаач очсон байна уу ингээд хүрээс нэг тийм гоё одоо үгүй ирсэн зочдтой гоё одоо айдууны мэдлэгийг өргөждөг тийм юм байж л байдаг. За тэгээд тэр нь ингээд нийгмийнхаа хувьд ард түмэндээ ингээд айгуу гоё иргэн тойрныхоо хүмүүст ингээд бүлийн зөвшөөрөгдсөн. Одоо тэрийг нь их гоё гэж одоо бид нар ингээд хөдөө орон нутгаар явахдаа хардаг. Хэрнээ хотод болохоор нэг л жоохон ингээд тэрийг нэг санаа зовгоо тэр нэг тийм гоё биш юм шиг танид харуулах гэдэг. Өгтөө бол бас тэр нь бас бидний онцлог юм гэж болох санагдаад байгаа. Тэгээд одоо юу гэдэг юм бид нар мэдээж одоо дэлхийд дахинтай ингээд одоо гадаад орноос харах юм бол бид нар ингээд нэг муухан бизнесмен байсан дор бол одоо юм дэжгүй сайн уран сайхан ч байвал илүү их ингээд тэрийг дагаад зах зээл боломжууд нэмэгдээд гарна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр одоо энэ одоо уянгалаг байгааг бол бас жоохон ойлгох талаасаа тэгээд энэ залуучуудаа бас ингээд тэрийг нь одоо тогтсон насны усууд бас зүгээр ойлгох талаасаа ахгүй бид нар чинь нэг юм жижиг бас тэгээ айгу ингээд Facebook, Overpost одоо сошиал платформуд дээр айгу ингээд одоо шуурдаг тэгээд бас нэг юм нь болохоор одоо юу гэдэг нийгэмд одоо нэг тийм хүлийн зөвшөөрөгдсөн зүйлсийг ил хийхийг айгу одоо зорддог. Тэгээ айгу богино хугацаанд бид нар ч одоо ингээд том харж ивтэй байх ч гэдэг юм уу. Тэгээ нэг юм одоо нэг хүмүүсийн гоё гэж ботсон зүйл рүү л айгу шуураад байгаа. Мэдээж ингээд нэг юм одоо шин сониуч одоо юмыг туршиж үзэх гэсэн тэр хандлага байгааг бол ойлгож байна. Гэхдээ дунд нь бол бид нар ингээд айгу өөрсдийнхөө юмыг гээж байгаа. Тэгэхээр тэр зүйлүүдийг ингээд таниулах талаас нь тэгээд одоо шинэ одоо залуучуудаас тэрийг ингээд зөвөр ойлгохгүй бол бүх юм ингээд барууных бүх юм ингээд хатных болох гээд байх нь өөрөө бас нэг тийм сайхан зүйл биш. Гадаад орнд ч гэсэн бас эсрэгээрээ ингээд өөрсдийнхөө соёлыг ингэж илүү таних зүйлүүд байгаад байгаа. Одоо сүүлийн үед жишээ нь одоо Америкт бол нийтгийн хуучин ингээд судар бичгүүдийг ингэж эргүүлж тойруулаад тэндээс нь ингээд сонирхолтой патентлж болох одоо бизнесийг таньжуулах нь хамгийн том одоо лайфстайл бизнесийн модель болчиход байна. Нэг үгээр бол одоо йога одоо тэгээд одоо йог дагсан бусад ийм одоо эрүүл ахуй медитейшнээс эхлүүлээ л тийм. Тиймэрхүү зүйлүүд ингээд энэтхэг өөрөө том маркет болчиход байгаа. Тэгэхээр тэрийг ингэж хүн илүү одоо энгийн одоо зүйл рүү гэж тэмүүлж байгаа үед бол заавалчгүй тэр одоо гадаа зүйлүүд тэмүүлэх нь бол бас нэггээр бол жоохон хоцорсон сэтгэлгээ олж эхэлж байна. Хоёрт нь бол зөвхөн өөртөө алдаа сүлдээ жоохон юм төрөл гарах юм болж байгаа юм шүү гэсэн юм нийт байгаа. Тэгээд энэ нийтлэлийнх нь богинохон хэлбэр нь бол блог дээр маань ингээд текст хэлбэрээр блог хэлбэрээр орцсон. Тэгээ яхаа хэрвээ зүгээр яг энэ тухайн үеийнхэн сэтгэлийг магадгүй миний амнаас тийм ингээд видео хэлбэрээр үзэхээр бол ингээд давхар нэмэд оруулчих. Та бүхэн анхаарсан маш их баярлалаа. Тэрийг сайхан өнгөрөөрэй. Баяртай.